Сайн бацгаана уу бүтэнд өнөөдрийн мэнд хүргэе. Төслийн менежментийн PMP зэрэг авахд шаардагдах. За тэгээ шалгалтандаа хэрхэн бэлдсэн бэ талаарх ресурсуудаа таахын таваалцсан юм аа. За юун дөрөнд миний би 5 сарын 14-нд буюу одоо эдгээр хоногийн өмнө шалгалтаа амжилттай даваад сертификат авсан. За сертификат анх авахд шалгалтын дараагаар шалгалт ерөнхий ямар урьдчилсан байдлаар давсан эсвэл шаардлага хангаагүй гэх мэдээлэл нь гарч ирнэ. За тэгээ үүний дараагаар таны одоо урдаас бүртгүүлсэн мэйл дээр чинь одоо ийм мэдээлэл ирдэг. За энэ дээр нь та энэ дэлгэрэнгүй шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас харах. За шалгалтаа ерөнхийдөө ямар хэмжээтэй өгсөн бэ гэх мэдээллийг өгдөг. За тэгээд мэдээж одоо энэ шалгалтаа амжилтыг өгсөний дараагаар тань мэйлээр одоо сертификат нь иймэрхүү форматаар ингэж ирдэг байгаа. За та бүхэн ирээ анзаарах юм бол бас сертификат маань өөрөө expiration dateтэй. Эхний ээлжинд олгогдсноос хойш 3 жилийн хүчтэй байгаа. За гэх мэтчлэн төслийн менежментийн PMP зэрэг авахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эхнээс нь одоо туршлага маань шинэхэн байгаа дээрээ та бүхэн таваалцъя гэж бодсон юм аа. За хамгийн түрүүнд төслийн менежментийн PMP зэрэг гэж юу болох. За энэ нь яг надад тохирсон уугүй юу гэдгээс нь эхлэх хэрэгтэй. За нэг найз маань, ойр дотны хүн маань, магадгүй хамт ажиллаж байгаа усуд маань сертификат авахаар биднэрт бол ихний ээлжинд ингээд өө би ч гэсэн нэг юм юмтай болчих юмсан. За энийг юу яаж авдیں гэх сонирхол одоо гаднаас болоо дотроос ингээд янз бүрийн байдлаар төрдөг шүү дээ тийм. Гэхдээ энэ шалгалт маань өөрөө маш их цаг хичээл зүтгэж шаарддаг учраас яг өөрийн хүссэн сонирхол, өөрийн ажил мэргэжил магадгүй ингээд цаашдын карьерт нэмэр тустай байвал энийг хийсэн зөв гэж бодсны үндсэн дээрээс хэрхэн яг яаж эхлэх вэ? За тэгээд хэрвээ сонголтоо ерөнхийдөө ямар зүйл дээр тулгуурлаж хийвэл зүгээр вэ гэдэг дээр санал бодлоо хаваалцсан юм аа. За хамгийн нэгдүгээрт бол бид нэр PMI буюу энэ Project Management Institute гэдэг Америк төвтэй энэ байгууллагыг юу хийдیں, ямар үйл ажиллагаа явуулдгийг, эдний гаргасан сертификатын яагаад би ингэж өөрийнхөө цаг хүчийг зориулан авах ёстой юм бэ гэдэг талаас эхэлцгээе. За мэдээж та бүхэн PMI org руу ороод энд нь бүртгэлээ үн төлбөргүйгээр үүсгэж явж болно. За гэхдээ эхний ээлжинд бол бид нар энэ сертификатуудын талаарх энд нь compare certification буюу 20 гаруй сертификат байгаа. Үүний одоо хамгийн олон танил болсон нь PMP. За энэ сертификатуудыг эхлээд яг надад миний одоо ажил мэргэжилтэд аль нь тохирох юм бэ гэдгийг энэ дээрээс ингээ олоод мэдчих хэрэгтэй. За үүний дараагаар нь бол энэ дээр нь байгаа бусад мэдээллүүд буюу project management, PMP, CAPM, RMP, ACP гэх мэтчлэн голлох сертификатуудын нь ялгаа, микро credential-ийн эсвэл авах уу гэх мэтчлэн энэ дээрээс тохирохоо харах хэрэгтэй. За ер нь бол заавал ч авах шаардлагатай гэсэн үг биш. Сертификатууд маань өөрөө бас нэлээд чамгүй хичээл зүтгэл. За тэгээд мэдээж түрүүний сертификатн дээр харуулсан шиг бас дуус хугацаатай байдаг. Тэгэхээр тэрийг сунгуулад явах үүднээс одоо яг энэ мэргэжилдээ одоо сонирхолтой тийм хүмүүсийг зордгоо. За эхний ээлжинд бид энэ мэдээллүүдтэйгээ танилцчлаа гэж үзлээ. За үүний дараагаар бол таван төлбөрөөр ингээ бүртгэлээ үүсгэж чинь. За таны бүртгэл дээр dashboard, account, community, profile гэсэн гэх мэтлэн иймэрхүү хэсгүүд байна. Хамгийн нэгдүгээрт нь бол энэ career navigator буюу таны карьерийг одоо чиглүүлэх зөв чиг олох энэ формыг нь бөглөөд за үр дүнд нь ямар одоо чиглүүлэг нь PMI-ийн зүгээс өгж байгаа вэ гэдгийг нь харах хэрэгтэй. За миний зүгээс бол өөрөө төслийн менежментийн чиглэлээр тодорхой хугацаанд бол ажилласан, шаардлагыг нь бол хангаж ирсэн. За дараагаар нь бол яг энэ төслийн менежментийн одоо туршлагыг эзэмших хэрэгтэй юм байна гэсэн гэж бодсны үндсэн дээр мэдээллүүдтэй танилцаад яг боддоор ингээд надад хэрэгтэй юу? За би энийг авахд шаардагдах мэдлэг боловсролыг одоо өөрөө зарцуулах одоо хүчин зүтгэл гаргахад бэлэн үү гэх мэтчлэн бодож үзсний үндсэн дээр энэ бүртгэлээ хийгээд энэ career navigator дээр оруулсан мэдээллүүдээ. За эндээс бол одоо PMI-ийн зүгээс бол намайг PMP авах тохиромжтой юм байна. Энэ сертификатыг танд зөвлөж байна гэсэн зөвлөгөө гарч ирсэн. За энэ дээр бол CAPM түрүүний харсан ACP гэх мэтлэг өөр бусад сертификатууд бас таны нөхцөл байдал дээрээс бол гарч иж болно. За нэгэнд одоо PMP гараад ирсэн үед нь
байсан. За тэгээ энэ дээр нь бол milestone буюу ямар арга барилаар одоо гарч ирэх вэ гэдгийг нь гарч ирнэ. За энэ дээр бол за энэ PMP-ийн энэ handbook буюу энэ PMI Global-аас гаргадаг гарын авлагынх нь одоо хуудас 6 дээрх мэдээлэлтэй сайтар танилцаарай. За тэгээ өөрөө энэ одоо PMP шалгалтанд 35 цагийн 35 PDU буюу 35 цагийн шалгалт өгсөн байх хэрэгтэй байдаг. Тест дээрээс сургалт авсан байх шаардлагатай байдаг. Тэр сургалтыг нь яаж авах вэ? Авсан уу гэх мэтлэн иймэрхүү эхний ээлжийн milestone-уудыг хийгээ дараа нь submit application буюу яг одоо энэ шалгалтанд бүртгүүлье гэдэг хүсэлтэй PMI Global руу өгч байгаа. За үүний дараагаар одоо submit application буюу бид 35 цагийнхаа хичээлийг үзчихлээ. Энийг бол яг боддоор 35 цаг өдөрт одоо 2 цагаар ч юм уу эсвэл 3 цагаар ингээд үзээд дуусгаж болно. Зарим тохиолдолд бол хүмүүс хурдлуулад үздэг. Гэхдээ яг сонирхолтой яг өөрөө бодоод төлөвлөөд энэ PMI-аас зүйлсэн PMI одоо баталгаажсан сургалтын төвүүд дээрээс нь онлайнаар эсвэл танхимаар аваад тэрийг бүтэн үзснийхаа дараагаар яг за энэ аппликейшнийг нь илгээдэг. Аппликейшн маань өөрөө 35 цагийн хичээл маань шаардлагатай байдаг учраас за миний бие болохоор 35 цагийнхаа хичээлийг Udemy гэсэн платформ дээрээс авч үзчихсэн. За энэ дээр та бүхний харагдж байгаа PMP Complete PMP Course Practice Exams гэсэн хичээлийг авч ирсэн. За энэс гадна бол өөр хэд хэдэн сургалтын платформуд сургалтын контентууд бэлтгэсэн хичээлүүд бол байгаа. За яг сонголт бол бас хэдий төгс байгаагүй ч гэсэн та бүхэн одоо энтэй төстэй өөр шалгалтуудыг өөр одоо курсуудыг авч үзэх боломжтой. За миний хувьд бол энийг сонгосон нь ямар ч байсан бэ гэхээр би одоо шалгалтанд үр дүнтэй бэлдэх үүднээс YouTube дээрээс нэлээд их хэмжээний контентуудыг авч исэн. За тэгээд яг энэ богино хугацаанд энийг үр дүнтэй бэлдсуусууд ямар одоо арга барилаар бэлдсэн юм мэдээж одоо урданд өмнөх туршлага өндөртэй за өмнө ажиллаж исэн. За тэгээд дээрээс нь магадгүй одоо энэ шалгалтанд өмнө өгөөд алдаж исэн ч гэдэг юм янз бүрийн нөхцөл байдалтай хүмүүс байгаа. Гэхдээ энэс удаа судлаад би ер нь яаж хурдан хугацаанд өгөх боломжтой вэ гэх үүднээс энэ видеоны контентуудыг харж исэн. За тэгээд энэ хүмүүс маань өөрсдөө ингээд төлөвлөгөөгөө ингээд урдын байдлаар иймэрхүү байдлаар одоо ийм ресурсууд ашигласан 35 цагаа одоо хичээлээ ингэж үзсэн гэх мэтлэн төлөвлөгөөнүүдэд оролцсон байдаг. За тэгэхээр та бүхэн эндээс хараад аль нэг курсыг нь авч үзэх боломжтой. За энэс гадна бол хэд хэдэн курсууд байгаа. Тэгэхээр заавалч хүнийг зөвлөхгүйгээр та бүхэн яг өөрийнхөө одоо англи хэлний мэдлэг мөн дээрээс нь одоо тийм сонирхол, тайлбарын арга барил, одоо темп ч гэдэг юм уу тэрэндээ тохируулсан курсуудыг нь авч үзээрэй. Энэ дээр preview course гэдэг байгаа. За тэгээд нэг сайн мэдээ нь бол Udemy дэх курсууд маань бол хямдарсан үнэтэй гарч ирдэг. За хэмж нуршилгүйгээр орцгой цаашаа хуваалцах маш олон мэдээлэл байгаа учраас тэгэхээр аль болох зэгцтэйгээр нь явахыг хичээж байна. Тэгэхээр эхлээд бол бид нэр 35 цагийн хичээлийг аль нэг одоо сургалтын платформоос дээрээс бичлэн юм уу эсвэл одоо захимаар авах боломжтой. За миний хувьд бол Udemy дээрээс хямдрал их ойрхон зарладаг. Энд дээрээс $12 байна уу энэ курсыг аваад 35 цагийнхаа хичээлийг үзээд за үүний дараагаар энэ PMI Global дээрээс одоо энэ PMI Career Navigator дээрх одоо аппликейшн хийх одоо шаардлагыг хангасан гэсэн үг. За тэгээ аппликейшн хийхэд аппликейшн маань өөрөө бас маш их цаг зардаг. Энэ нь бол тусдаа нэг том топик учраас та бүхэн энэ дээр YouTube дээрх бичлэг олон ресурсуудыг ашиглаад одоо өөрийнхөө туршлагыг одоо PMI-д хэрхэн зөвөр үнэлүүлэх үү, ямар байдлаар одоо тайлбарлаж англи хэл дээр бичээд төслийнхаа туршлагуудыг илгээвэл одоо миний одоо энэ PMI-с намайг энэ шалгалтыг авах зөвшөөрөх вэ гэдгийг судалж агаад илгээх хэрэгтэй. Бас татгалздаг тохиолдол маш их бий. Зарим тохиолдолд эргэлзээтэй тохиолдол дээр бол PMI-ийн зүгээс таны илгээсэн одоо биеийн шалгалтанд одоо ийм туршлагатай энэ 35 цагийн хичээлийг ингэж хийсэн учраас гэ мэдээлүүдээ явуулчихаар тэр чинь цаанаас нь одоо аудит оруулаад шалгах тохиолдол бий. За тэгээд
Хэрвээ ингээ аппликейшн маань бол яг ном журмынхаа дагуу амжилттай илгээгдсэн тохиолдолд PMI-ийн зүгээс нэг 2-4 5 хоногийн дотор танд хариу өгөөд за та шалгалтанд энэ олгогдсон 1 жилийн дотор шалгалтаа захиалаад бук хийгээд өгөх боломжтой гэдэг мэдээллийг өгдөг байгаа. За үүний дараагаар бол жинхэнэ одоо ажлууд маань эхэлнэ. За тэгээд энэ аппликейшн илгээхэд одоо шаардлагатай тийм сертификатын мэдээлэл, аппликейшн тэгээд аппликейшн approval email, одоо аппликейшн approval email ирснээр дараа ингээд одоо дараагийн ээлжинд бол бид нар энэ PMI member болох хэрэгтэй. PMI member болох бол яг хэдий ингээд сонголтын асуудал ч гэсэн PMI-ийн зүгээс энийг бас тодорхой хэмжээнд одоо PMI-ийн гишүүн болохыг дэмжиж хэрвээ та одоо PMI-ийн гишүүн биш бол шалгалт маань өөрөө $555. PMI-ийн гишүүн бол $240 буюу 50% гаруй хувийн хямдралтайгаар олгодог. Гишүүн болох нь өөрөө $100 болохоор нэмэлт нэг ойролцоогоо $300 болох нь илүү ашигтай учраас PMI member болдог. За тэгээд PMI member болоход энэ дээрээс одоо ямар benefit, ямар үр ашигтай байх вэ, ямар цаашдаа ямар хэрэгцээтэй байх вэ гэх мэтлэн мэдээллүүдийн та бүхэн тус бүрт нь бас сайн хараарай. За миний хувьд бол PMI member болоход одоо шаардлагатай формыг бүглөөд за тэн дээр нь өөрийнхөө мэдээллүүдийг оруулаад тэгээд дээрээс нь одоо Монгол PMI-ийн chapter буюу Монголд одоо энэ PMI-г төлөөлдөг юм байгууллага байгаа. Төрөмс байгууллага эдний мэдээлэлтэй танилцаад эдний одоо бас давхар member болоод явсан. За chapter member болоход өөрөө бас шимтгэлтэй. Гэхдээ энэ бол одоо айгүй worth it буюу бид нар энэ PMI одоо PMP зэрэг авснаар энд байгаа бусад одоо Монголд PMP зэрэг авсан, за бусад зэргүүд авсан, эсвэл одоо энэ шалгалтанд бэлдэж байгаа энэ чиглэлээр ажилладаг улсуудтай нэг юм community болох боломжтой мэрэгсэн professional community байгаа. Тэгэхээр энэний давхар member болоод явсан гэсэн. За тэгээд үүний ачаар одоо надад олдсон бас нэг том benefit нь бидний одоо бэлдэж шалгалтанд PMI Mongoliaгийн зүгээс бол юу гэдэг вэ гэхээр PMP Prep Buddy гэдэг хөтөлбөрийг жилдээ 2 удаа зарладаг. 6 сарын хугацаатайгаар нэг формат нэг шалгалт одоо нэг юм програм маань үргэлжилдэг. За энийг одоо PMP зэрэгтэй хүмүүс маань хөтлөөд бас менторлоод явдаг учраас одоо маш их тус нэмэр болсон. Энэ дээр бол одоо надад миний одоо хамтран шалгалтанд бэлдэжсэн залуучууд байна. За энд одоо миний бие байна. За бид нар бол ийм нэг цөөхд milestone-нуудыг одоо нэг програмд байгаагийн энэ маань өөрөө self organizing буюу хин нэгэн чамайг удирдах чиглүүлэхээс илүү чи тэнд өөрөө одоо өөрийнхөө одоо амжилтыг, өөрийнхөө одоо акцийг бусдаа мэдээлэлээ одоо мэдлэгээ хуваалцаа, ресурсоо шеэр хийх байдлаар байдаг ийм програм байгаа. Ихэнх тохиолдолд бол цахимаар 2-7 хоногт нэг удаа Zoom call хийх байдлаар явдаг. За энэ дээр бол өөрийнхөө 6 одоо эхний ээлжинд бид нэг тодорхойсон 6 milestone байгаа. Тэрийгээ хэр хангаад явж байгаа вэ гэдгийг тогтмол мэдээллээд за тэгээд дунд нь гарсан хэрвээ ямар нэг асуудал байх юм бол тэр блогерс бусад хүмүүсээс туршлагаа хуваалцаа мэдээд аваа явдаг байгаа. За нэгт нь бол мэдээж энэ identify goal буюу дөрвний хэлсэн career navigation-ыг ашиглаад ямар одоо чиглүүлэг байгаа нь тэрийгээ тодорхой олгох. За дараа нь аппликейшнээ бүглөх. За тэгээ prep course те 35 цагийн ер нь бол 35 цагаа төрүүлээд хийвэл тохиомжтой байдаг. Гэхдээ энэ тохиолдолд бол бид нар нөгөө яг тухайн маань өөрөө ингээд энийг ойлгосноо мэдсэн үү гэдэг дээрээс нь харж байгаа учраас энийгээ хийсэн үү. За үүний дараагаар нь бол exam book хийх хэрэгтэй байгаа. Энэ exam book хийх гэдэг нь бол бид нар яг 100% итгэлтэй болчоо шалгалтаа урьдчил захиалаа төлбөрөө төлнө гэвэл маш хэцүү. Ягаад тэгэхээр ингээд тэрийгээ дагаад хугацаа маань төлхөө хойшлоод идэг. Бас тодорхой хэмжээнд нөгөө student syndrome буюу бид нар ингээд одоо өөртөө юм зорилт тавиад за тэр 2 сарын дараа тэр өдөр 3 сарын дараа тэр өдөр би ингээд шалгалтандаа өгнө гэдэг юм фиксэд яг урдаас зоож иж бас тодорхой хэмжээ сэтгэл зүй маань тэгээ цаг зав бусад юмнуудаа ингээд тэрэндээ дайчилдаг байгаа. Тийм учраас бид нар энэ шалгалтаа урьдчилж бук хийх гэдэг юмыг нь тавихгүй болохоор бид нар ингээд дунд нэг ажил гараад ирэхээр ингээд шалгалтаа хойшлуулах байдлаар энэ маань ингээд явсаар маш их удаан хугацаанд жил дамнах тохиолдол хүртэл байдаг учраас бид нар энэ exam schedule хийх юмыг
энэ дээр бүр ингээ шаардлага болгож гисэн. Энийг ингээ хойшлуулад яваад байгаа бол бас ингээ сануулга өгөх байдлаар тэгээд ингээд урамшуулах байдлаар те дэмжих байдлаар гэж энийг ингээд хийчээ гэх байдлаар ингээд явсан. За тэгээ мэдээж бол яг энэ шалгалтанд бэлдэх номнууд байгаа. Тэр номнуудаа уншиж гин үү. Тэгээд бас нэг үзхийг зөвлөсөн бичлэгүүд байгаа. Тэр бичлэгүүдээ сан үзэж гин үү гэх мэтчлэн ингээд хараад явдаг. За тэгээд mock test буюу бидний одоо энэ PMP шалгалт маань өөрөө 180 асуултаас бүрдэх юм тест байгаа. Тэгэхээр бидний өгч байгаа одоо авах сертификат маань тест өгч иж аавна. Тэгэхээр тэр тесттэй маш их хэмжээгээр ажиллаж иж бид нэр тэр туршлагыг аавна гэсэн үг. Тэгэхээр тэр туршлагыг хэрхэн бүрдүүлэх вэ гэдгийг бид нэр сайн харах хэрэгтэй болно гэсэн үг. Тэгэхээр тэр үүднээс тэр тесттэй бид нэр сайн ажиллахыг зөвлөдөг. За тэрийг нь би бас тусна харин тэгээ хамгийн сүүлд нь бол шалгалт авах гэсэн нэг юм цөөн хэдэн гол хэсгүүдээс бүрднэ. За тэгэхээр энэ дээр бол ингээд залуучууд маань ороод энэ шалгалтынхаа мэдээллүүдийг тухай бүртэнд бөглөөд тэгээ эндээс бол цөөнгүй хэмжээний одоо PMP зэрэгтэй хүмүүс төрсөн. Тэгэхээр бол бие биендээ бас мотивацлагдаад бие биенээсээ урамшаад бие биенээсээ ингээд мэдээлэл солилцоод явах бол маш үр дүнтэй байдаг. Тэгэхээр PMI Mongolia chapter-ийн бас гишүүн болохын даваа тал нь бас эндээ байдаг шүү гэж хэлмээр байна. За үүний дараагаар та бүхэнтэй бас хуваалцах гэсэн юм бол за бид нар шалгалтанд бэлтгэхэд PMI-ийн зүгээс бол тодорхой хэмжээний ресурсууд байгаа. Тэгэхээр бол PMBOK гэдэг одоо та нэгэнд PMI Global-ийн одоо төлбөрийн төлөө member болсны дараагаар бол одоо яг одоо төслийн менежерүүдийн хувьд одоо цаанаас нь зөвлөдөг одоо гарын авлага гэх юм уу PMBOK гэдэг ном байдаг. За би одоо харуулъя. За татаад чирээ дараад ирлээ. Энэ PMBOK 7 гэсэн юм ном байгаа. За энэ маань бол нөгөө PMI-ийн гишүүн болсон улсуудаа цахим хэлбэрээр мөн төлбөр өгдөг. Та хэрвээ хүсэх юм бол энийг цахимаар уншиж болно. Хүсэм их хэмжээний энэ маань бол 280 гаруй 70 гаруй хуудастай ном учраас энийг одоо өөрөө хүсэх юм бол хевлээд энтэйгээ ингээд тогтмол харьцаад явж болно. За тэгэхээр миний хувьд бол энийг ингээд яг цаасан хэлбэрээр хевлээд за энийг бол өдөр тутамдаа ингээд эргүүлээд явж исэн байгаа. За тэгэхээр энэ маань энэ ном маань бол яг таны нэр дээр олгож байгаа учраас та цааш нь бол дамжуулж ашиглах боломжгүй айлуулах тэрнээс зайлсхийх хэрэгтэй. Яг өөрийнхөө хувийн хэрэглээндээ энэ ном ашиглаад энэ дээр гарч байгаа өөрчлөлтүүдтэй харилцаад явах хэрэгтэй. За энэ дээр нэг анзаарах юм нь бол энэ маань 7 дахь эдишн буюу 7 дахь одоо хэвлэл өмнө нь 6 дахь хэвлэл 5 дахь хэвлэл гэ байсан. 6 дахь хэвлэл нь бол илүү дэлгэрэнгүй илүү олон процессуудын мэдлэг орсон учраас одоо 800 900 дууцтай юм дузаан ном байдаг. Тэгэхээр энэ 6 дахь хэвлэлийг 7 дахь хэвлэлтэй хамтд нь ашиглаж ийж одоо бидний өгж байгаа 24 оны шалгалтууд 25 оны шалгалтууд илүү тохирсон байдаг. Тэгэхээр бол 6 дахь хэвлэлийг давхар бас та ингээ олж аваад тэрийг нь бас ингээ захимаар юмуд ингээ онлайнаар үзэж танилцах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энэ ном маань өөрөө одоо нэлээд одоо гарын авлагын библ шиг бидний хувьд те ийм форматаар нэлээд одоо цэгцтэй дараалалтай бичсэн. Гэхдээ яг нэг уран зохиолын ном шиг ийм уялдаа холбоо жоохон багтаа учраас та бас YouTube дээрээс яг энэ бүхний одоо уялдаа холбоо хэрхэн бизнесээр буудаг, яагаад энэ нар байх ёстой гэх мэтлэн тэр болгоныг тус үрт нь бас ингээ өөрийнхөө гэпийг те дутуу байгаа мэдлэгийг бол авч үзэж болно. За энэ дэр 370 гаруй хуудастай ном байгаа. За үүний дараагаар бол гарын авлагаа уншчлаа. За энэ PMBOK стандартуудтайгаа танилцчлаа. Та нэмэлтээр бол ер нь зөвлөдөг. Гэхдээ ер нь бол яг PMP шалгалтанд авах гэж байгаа хүмүүст бол маш их нэмэр тустай байдаг юм. Study hall гэдэг шалгалтанд бэлдэх тест дээрээс нь юм агуулга мэдээлэлтэй юм файл юм онлайн сургалтын орчин байдаг. За тэгэхээр энэ бол тусдаа нэмэлт төлбөртэй. Энэ маань бол нэг сарын 30-аас 55 долларын 3 сарын төлбөртэйгээр ирдэг. Тэгэхээр та энийг нэмэлтээр авах юм бол ямар бенефит авах вэ гэхээр нэгт нь бол за шалгалтынхаа өдрийг энд нь оруулаад өгч тийм. Минийх бол 14 байсан. Гэхдээ би одоо 14-нөөс хойш юм бичлэгийг хийж байгаа учраас ингээд 26-ны өдөр рүү шилжчихсэн байгаад байна. Тэгэхээр энэ дээр нь бол жишээ нь та ингээд та бид нар энийгээ за 8 сарын 14-ндөө гэд ингээд зоогоод өгчих юм бол энд нь одоо
шалгалтанд бэлтгэхэд ингээд үлдсэн 80 хоног байна гэдэг өдөр болгоно энэ багасаад танд одоо энэ сургалтын платформыг одоо сургалтын хичээлүүдийг авахд ер нь одоо өдөрт хичнээн оноо авах уу гэх мэтлэн learning goal авахд хичнээн оноо авах уу. Тэгээд дээрэс нь ер нь та энэ PMI шалгалтанд бэлдэж байгаа хүмүүсийн дунд төвшөнтэй харьцуулахад хэдэн хувьтай байна те энэ percentage rank гэдэг нь болохоор над шиг энэ PMP шалгалтанд бэлдэж байгаа хүмүүсийн одоо би дунд 100-аас 85%-тай 99-ээс 85%-д нь би байна гэж байна. Тэгээд дундаж энэ practice exam дээр хэд байгаа гэдгийг харна. Гэхдээ энэ маань бол нэлээд хэлбэлзэн гэдгийг та бүхэн ойлгоорой. Одоо энэ маань чинь би нэгэ reset хийгээд одоо 2хан exam-ийн 3хан exam-ийн одоо дунджаар гарсан байх жишээний юмнууд байгаа. Одоо энэ дээр бол би жишээ нь тэгээ 2 exam дээр нэгэн дээр нь 100 аваад нөгөөх дээр нь би нэг одоо manage quality гэдэг дээр ингээд хагас тутаа орхиод дутуу газ ингээд хийцэн тэн дээр тавь авчих энэ хоёрын нийлбэр ингээд болцсон байна. Гэтэ эдгээр бүгдөө ингэ авчих юм бол дундчлаад гарч байгаа гэдгийг та бүхэн сайн ойлгоорой. Average practice exam гэдэг дээр энэ нөгөө туршилтын юм тестүүд бас өгдөг дотроо. Энийг би ингээд бүх тестүүдийн нэггүй өгөөд 20 гаруй тест байгаа. Энэ тестүүдийг эхний энэ 5 тест нь practice exam дээр эхний 5 тест нь бол нөгөө 175 асуулттай яг нөгөө PMP шалгалтын дэжлэгэн 4 цаг үргэлжилдэг ийм тестүүд байгаа. За энэ дээр одоо эхнийхээгаа би ингээд өгөөд энэ дээр 85 авч ирсэн харамсалтай нөгөө утаснасаа компьютер руу шилжиж явах хооронд энэ платформ нь бас нэг жоохон тодорхой хэмжээнд delayтэй нөгөө одоо энэ sync дээр error гараад одоо яг компьютер руу яаж хахад энэ автоматар ороогүй. Тэгэхээр бас анхааруулах юм нь бол шалгалтаа одоо утсан дээрээ өгж байгаа бол утсан дээрээ дуусгах, компьютер дээр өгж байгаа бол компьютер дээрээ дуусгах. Хэрвээ одоо ямар нэгэн байдлаар утсан дээрээ өгж байгаа компьютер руугаа шилжих юм бол нөгөө sync хийгдснийхэн дараагаар дэрийг үргэлжлүүлэхгүй бол бас нэг ийм асуудал гардаг. За тэгээд 5 дахь exam дээрээ одоо бас 5 дахь exam бол би дундаас нь орхицсан байгаа. Энийг бол би бүгдөө ингээ эхнээс нь өгч ирсэн. Тэгээд үр дүнгууд нь гайгүй сайжраа явж ирсэн учраас ингээ мини exam-ууд нь бол нэг 15 асуулттай яг нэг сэдвийн дагуу ингээд явдаг. За тэгээ энийг бол та ингээ өгөхдөө зөвхөн одоо ингээд өгөөд энэ оноогоор нь болоод явчихгүй бас өөрийнхөө одоо хаана явж байгааг мэдэх үүднээс. За эхний тестүүд дээр бол би одоо mock test-ээр эхний 4 цагийн тестээр би 66% өгж исэн байна. Дараагийнхын 65% өгж исэн байна. Энэ онооноосоо гадна яг энэ дотор нь байгаа нэг агуулгууд нь буюу дотроо нэг 180 одоо 180 асуулт маань одоо энэ дээр эхний тестэн дээр expert 7 асуулт ирсэн байна. Хүндрэлтэй 65, moderate 88, easy 15 байсан байна. Энэ дээр ингээд хэр өндөр хувьтай өгч исэн байна гэдгүүд нь хараад явна. За хоёр дахь дээр нь одоо 66-аас буураад 65 авцсан юм шиг хэрнэ. Яг хараад үзэх юм бол expert асуултууд нь 7-оос 26 болоод нэмэгдсэн. Тэгээ би бол энэ дээрээ ингээд 26-аас 2хан өгсөн гэхээр ямар одоо хүнд асуултууд байна гэдгийг та бүхэн харж магадгүй. Difficult буюу одоо хэцүү асуултан дээр 67-аас 46 гэдэг нь одоо 68% өгж байгаа юм. Expert дээр бол бүр 7% өгсөн байна шүү дээ, тий. Тэгэхээр тэрийг нь сайн харах хэрэгтэй. За тэгэхээр энэ нөгөө mentality гэдэг юм энэ дээр одоо өсөөгөө та бүхэн бол ойлгох бах. Ер нь бол бид нэр зөвхөн Монголд байгаа өөрийнхөө ажиллаж исэн туршлаган дээр үндэслээд энэ шалгалтыг өгөх юм бол бас айгүй одоо өрөөсгөл. Зарим талаар бол нөгөө Америк барууны орнуудад ингээ хэрэгждэг төслийн одоо өндөр санхүүжилттэй олон одоо хүнтэй яг нөгөө төслийн удирдагчаа томилдсон төслийн удирдагчдаа нөөц боломжуудаар нь хангацсан тийм төсөлтөөр бид нэр харьцаж байгаа учраас эхний ээлжинд аваад энэ сэтгэл зүгээ бэлдэх хэрэгтэй болдог. Тэр үүднээс яг өөрийнхөө туршлагаас хариулахаар бас зарим тохиолдолд дутуу алдаатай юмнууд их гардаг. Тэгэхээр миний хувьд бол энэ 3 дугаар тест дээр бол 70% болсон. Энэ дээр бол эксперт нь бол 25 асуулт байсан байна. За нөгөө 2-оос 9 болоод нэмэгдсэн. Тэгэхээр бас нөгөө ойлголт маань жоохон сайжирсан байна гэсэн үг тийм. За difficult маань ингээд нэмэгдээд энэ нөгөө 68-аас ингээд 70 болоод ирсэн. За 4 дээрээ бол та бүхэн харж байгаа 25-аас 43 болоод нэмэгдсэн. За хувь нь бол ингээд бас буурсан, нэмэгдсэн ингээд. За энэ дээр ингээд харах юм бол 68. За 4 дээрээ би бол бас энэ 3-аасаа доошлсон байна. Энийг бол мэдээж нэг өдрийн зайтай өгөхөөс илүү би бол энд нэг цаг хугацаа нэг түрүүнийх шиг 80 хоног гэдэг шиг 100 хоног байсан учраас би ингээд 2-3 хоног бэлдэж байгаа, судалж байгаа л ингээд нэгээр нөгөөд исэн гэсэн үг. Зарим тохиолдолд 7 хоног жагаад өгч исэн гэсэн үг. За 5 дахь тест дээр бол 60% та бүр ингээ буурсан. Гэхдээ ингээ харах юм бол нөгөө expert question-ууд нь 39 болоод нэмэгдсэн.
difficult нь 73 болоод нэмэгдсэн, moderate нь 62 болоод нэмэгдсэн, easy бол ямар ч тийм асуулт байхгүй. Тэгэхээр нөгөө PMP-ийн асуултууд нь ерөөсөө зүгээр одоо энэ юу вэ? Энэ юу гэсэн үг вэ? Энийг чи юу гэж бодож чинь гэх юм уу? Тийм их асуултууд ерөөсөө байдгүй. Дандаа нөхцөл шалгацсан буюу за төслийн менежерийн үүднээс бол та энийг яг юу одоо энэ нөхцөлд яг яах вэ гэдэг дээр нь ингээд одоо best of best буюу хамгийн боломжит сайн хариултыг энэ олж өгөх хэрэгтэй байдаг. Тэгэхээр ер нь бол зарим хариултууд нь дийлэнх тохиолдлууд бол нэлээд олон сайн хариултууд байдаг. Хамгийн багадаа 2 ингээд одоо өрсөлдөхүйц сайн хариултуудаас та илүү сайныг нь сонгож өгөх тийм байдаг учраас яг бодит туршлагууд ингээ харагддаг. За энэ нь бол би нөгөө бүх энэ асуултуудаа хариултаад дуусныхаа дараагаар дахиад нэг 30 хоног ч юм уу 20 хоног ингээ бэлдэж байгаа дараа магадгүй 10 хоног ч үйж болно. Гэхдээ миний хувьд нөгөө өмнөх тестүүдээ ингээ цээжилчихгүй гэдэг ийм юу байсан учраас энэ тестүүдээ дахиж өгөөд эхнийх дээр бол 85 авсан, хоёр дахь дээр 91 авсан. Тэгэхээр тодорхой хэмжээнд нөгөө би энэ асуултуудаар ерөөсөө яг энэнгээр бүтээн амьсгалаад янгууд энэ асуултуудаа ингээ pattern recognition буюу ингээ асуултуудаа таньдаг болсон гэсэн үг. Тэгэхээр ингээ за нэг ийм их асуултан дээр ингэж хариулдаг даа гэх байдлаар ингээ энэ 2 дугаар асуулт 65 авч ирсэн дээр 91 аваад ингээ сайжирсан гэсэн үг. За тэгтээ энэ дээр харах юм бол та эксперт нь ингээ 26 38 буюу бас л дотроо ингээ асуултууд нь бүр өөрчлөгддөггүй махад ядаж ингээ shuffle хийгдээд ингээ нэмэгдээд ороод ирдэг. За тэгэхээр энэ дээр ингээ 91 аваад гэнэ. За ер нь шалгалт нь нэлээд бит өгч байгаа юм байна. Миний бэлтгэл бол болж байгаа юм байна гэдэг итгэл эндээсээ ингээ авдаг. За тэгтээ эхний ээлжин 5 хүн бол ерөөсөө готорч болохгүй. Энэ дээр бол яг тест өгөхөд бол 40 мөрч авах бол тохиолдлууд маш их байдаг. Тэгээ аажимдаа энийгээ сайжруулад яваад байдаг. Нэг даваа тал нь энэ тестээ хэдэн ч удаа reset хийж болох учраас та бол шалгалтандаа урьдаа сайн бэлдэх юм бол илүү тохиромжтой. Мэдээж одоо YouTube дээр 2-7 хоногт ингээд давчлаа, баг ингээд шалгалтанд бэлдэхгүйгээр давчлаа гэдэг нөгөө хандлт авах гэж байгаа, эсвэл одоо өөрийгөө тодруулах гэж байгаа тиймэрхүү видеонууд бол бишгүй байгаа. Гэхдээ бид нар бол энэ шалгалтанд төлбөр төлж энэ шалгалтанд орж байгаа. Өөрийнхөө нөөц боломжийг одоо өөрийнхөө цаг заавыг зарж энд оролцож байгаа гэдэг юмыг сайн ойлгоод халиулах одоо эхнийхаараа давах. За тэгээд цаашлаад энэ нөгөө энэ сурсан мэдсэн юм маань надад өөрт үлдэх үүднээс энийг хийж байгаа гэдгийг сайн бодорой. Зөвхөн сертификат авах гэх юм бол бас нэг талаар бол энэ чинь насан туршийн ингээд сертификатаа сунгаад явна, community-дэгаа нэг байна гэдэг хамт ингээд байгаад мэдл туршлагаа хуваалцна гэдэг үднээс бид нар одоо юмыг айгүй өнгөц харж байна гэж бодох хэрэгтэй. За дөрөвдөх тестэн дээр ингээд 87 авч ирсэн, 3 дахь дээр 87 авч ирсэн, 4 дахь дээр 65 авсан. Гэхдээ яг ингээд хараад үзэх юм бол энэ дээр бүр эксперт нь бүр өмнө байгаагүй 74 болоо нэмэгдсэн. Энэ дээр бол 27 аваад 36 хувтаа ингээд дээшсэн байна. Difficult нь багасаад easy бол бүр байхгүй юм болцсон байгаа жишээний. Тэгээ би 5 дахь нь бол энэ дээр бол болсон. Ягаад тэгэхээр энэ дээр нөгөө 5 дахь дээр нь шалгалтын дээр бол ер нь expert question-ууд цөөн ирнэ. Яг энэ шиг 70 80 100 ийм expert question ирнэ гэсэн юм бол байхгүй. Гэдгийг би ингээ өмнөх PMP авсан усудаас сонсцоо учраас одоо ингээд улам ингээ хүндрүүлээд байгаа нь бол надад ингээ шаардлагагүй юм байна. За тэгээд энэ дээр бол бас ингээд энэ нөгөө study hall-ын mock test-ээс гадна би Rita-гийн тестүүд Rita гэдэг бас энэ номын зохиолчийн тестүүд дээр ажилласан байсан. За тэрэн дээр ингээд бүр дандаа expert question-уудтай ингээ ажиллаад ангууд бүр ингээд 20 30 40 аваад бас ингээд сэтгэл зүй жоохон унаад ирдэг. Тэгэхээр тийм үднээс бол нөгөө шалгалт өгөх тусам ингээд аль болох тийм одоо хэрэггүй юмд одоо санаа сэтгэлээ зовоохгүй байх хэрэгтэй. Энэ дээр бол бид нар нөгөө би одоо юу гэдэг ингээ би тултлан сайн бэлдэх хэрэгтэй, өдөрт олон цагаар суунаа гэл ингээд өгөөдсөн чинь сүүл рүүгээ бас зарим ингээд жоохон хортой одоо айц төгшөөр ингээд нэмэгдээд ирсэн учраас би энийг ингээд 5 дахь тесттэй бол өгөхгүйгээр шийдсэн байгаа. За мэдээж энэ дээр ингээд бид нар за одоо бас нэг YouTube дээрээс та бүхний олж болох одоо хамгийн сайн ресурс гэх юм бол бидний одоо шалгалтанд бэлдэж байгаа улсуудын дийлэнх нь одоо аягүй зөвлөдөг Дэвид Маклаклан гэдэг Дэвидийн бичлэгүүдийг ингээ үзээрэй гэж таанд ихээр зөвлөж байгаа. Дэвид гэж энэ залуу бол бас нөгөөний хэлсэн 35 цагийн хичээлийг ингэж өөрөө боловсруулад формат бэлтгэдэг юм залуу байгаа. Энэ залуу маань бол нөө шалгалтанд бэлддэг тэр форматнаас гадна YouTube дээр үн төлбөрлөгөө олон хичээлүүд бэлтгэж оруулсан байдаг. Энэ дээр бол энэ 6 цагийн 150 асуулт, 200 асуулт, 150 асуулт, 100 асуулт гэх мэтлийн энэ нэг 450 асуултыг одоо хэрхэн сайн хариулснаас нь хамаарат
одоо хэрхэн одоо тухайн орлогонд нь тайлбарлаад явдаг учраас эднэрийг нь сайн үзчих юм бол энэ асуултыг ямар одоо сэтгэлгээгээр хандах вэ? Ямар сэтгэлгээгээр одоо энэ асуултанд бодож хариулах вэ гэдэг ойлголтыг одоо мэргэжлийн төслийн менежер хүн ингээ зөвлөж байгаа нь танд аюул одоо тустай байдаг. Тэгэхээр би энийг одоо энэ тестийг аль болох одоо сайнаараа хариулах гад. Тэгээ сайнаараа хариулахдаа зөвхөн нөгөө бичлэгийг гүйлгээд үзчих биш. Тухайн олгонд нь одоо асуултын дурдангуут нь зогсоогоод за тэгээ тэр асуултыг нь одоо яг хариулж чадчих нь одоо одоо миний бодсон одоо 4 хариултанд гараад ирнэ. Тэндээс нь зогсоож байгаа нэг хариултыг сонгоод тэнгууд удалгүй Дэвид тэрийгээр тайлбарыг өгөөд энэ байсан юм гингүүд яг би тэрэн дээр нь одоо үнэхээр зөв хариулж чадсан байна уу гэдэг дээр ингээ нэг оноо өгөөд хариулж чаддаг бол би яг яагаад буруу бодсон бэ гэдгийг энд нь тайлбар бичээд ингээ явсан. За энэ нь бол цод шараар бол би үнэхээр мдээгүй асуултууд ин гарч ирсэн. Бид нар энэ нөгөө төслийн менежменттэй холбоотой мэдхгүй broad topic учраас мэдхгүй юмнууд их гарч ирнэ. Тэр болгондноос ингээ өөрийнхөө мэдхгүй сэдвүүдийг айгүй олон юмтай ингээд харьцаад ирэхээр энэ мэдхгүй юмнууд маань ингээ тодроод ирнэ. За энэ улаанууд нь бол би одоо нөгөө эксперт асуултуудтай хэтэрхий их ажилласан учраас одоо хялбар асуултуудыг нь одоо хөндрүүлж бодоо. За би ийм өмнөх юм дээр ингээ бодсон чинь илүү цаашаа дэлгэрэнгүй бодчихиж хариултаа сонгох байсан байлээ гэх мэтлээ ингээ ботсон байлээ. Тийм учраас би энэ арайч ийм хялбар биш байгаа даа гэд ингээ ботсон буруутсан тохиолдлуудаар ингээ тодруулсан. Гэх мэтлэнгээр ингээ явсан. За энэ улбар шаар нь бол мэдсэн ирнэ хариулж чадаагүй ч гэдэм юм. Иймэрхүү байдлаар ингээд явхад 100 асуулт яваад үзгээд 74 зөв хариулт 26 одоо зөв хэрнээ мэдээгүй эсвэл одоо хөндрүүлээ ботсон иймэрхүү юмнууд байсан. Тэгээ ингээ үлдсэн хэсэг нь бол гүйлгээд харах байдлаар ингээ янз бүрийн байдлаар явсан. Та бүхэн хийж болно. За энэ дээр бас нэг яг PMP-тэй хэрхэн бэлдсэн бэ гэхээр за эндээс нь ихсэн зөв юм байна. За миний хувьд бол энэ төслийн менежмент гэдэг юм надад яг тохирох юм уу гүм үү гэдэг асуултаас эхлээд эхэлсэн. За тэгэхээр дөрөвний хэлсэн PMI Mongolia chapter маань зөвхөн одоо ийм сертификаттай хүмүүстэй холбоотой байх шин сертификат авах гэж байгаа хүмүүс тэгээ цаашлаад одоо энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудад хүртэл нэмэлт сургалт ордог ийм одоо бүх төрлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллага тэгээ сар болгон уулзалтууд хийдэг. За энэ байгууллага маань бас юу хийдэг вэ гэхээр одоо энэ төслийн менежментийн бүх энэ одоо сэдвүүдийн дор сургалтыг 2-7 хоногт нэг удаа явуулдаг. Тэгэхээр би одоо 23 оны 5 сард тэгэхээр одоогоос жилийн өмнө за яг энэ PMP гэдэг сертификатыг авъя. Гэхдээ авахаас өмнө би зөвхөн одоо LinkedIn дээр энэ сертификатыг байршуулах гэдэг юм уу? Зүгээр ингээ хандлт авах гэдэг юм уу? Эсвэл яг үнэхээр надад бод хэрэгтэй байгаа юм уу гэдгээ би ингээд аягүй сайтар бодоод тунгаан бодъё. Тэгээ өөртөө цаг хугацаа өгье гэж харсан. За тэгээд энийг миний бол тухайн үед ажил мэргэжил дээр бол үнэхээр шаардлагатай байсан. Гэхдээ стил одоо энийг яг надад хэрэгтэй мүү гэдэг үднээс би шууд сертификат руу орохгүйгээр төслийн менежментийн одоо энэ PMI гэдэг энэ байгууллагаас PMI Mongolia гэдэг байгууллагаас явуулдаг сургалтуудад бүртгүүлээд ханх 5 сарын 13-наас эхлүүлээд энэ 13 сургалтанд би ингээд 2-7 хоног болгонд хагасаа өдөр ингээд цахимаар ороод сургалтууд нь суусан. За энэ явцад бол за энийг одоо энэ аль хэдийн зэргийг авсан хүмүүсийн сургалтуудад ингээд ороо суугаад явж явах үдэнд бол одоо за энэ бол үнэхээр хэрэгтэй юм байна гэдгийг аажмаар мэдрээд за энэ сургалтуудаа дуусгаад за би яг одоо бие дааж одоо энэ сургалтандаа өөрөө бэлд шалгалтандаа өөрөө бэлдъя. Энийг ер нь автсан дээр юм байна гэдэг юм ингээ бүрэн итгэлтэй болсон. Тэгэхээр та мэдээж одоо зарим хүмүүс бол ингээ 2-7 хоног, зарим хүмүүс бол 3-4 жил янз бүрийн ингээд байдлаар энэ шалгалтанд бэлдэж байгаа. За миний хувьд бол яг 1 жилийн төлөвлөгөө тавиад эхний хагас жилд нь бол энэ PMI Mongolia-гаас явуулдаг бүх сургалтууд нь суугаад за ер нь бол нэг ийм юм яригадаад байгаа юм байна. Энийг ингээ ажил дээрээ нэг хэрэглээд үзсэн чинь бас нэг юм байна. Гэтэ яг хэрэглэх гээд зорилгоо үзсэн чинь би бас нэг энэ хэсгийг мэдэхгүй байна. Эсвэл би бас жоохон тодорхой хэмжээнд өөртөө итгэлгүй байна гэдэг иймэрхүү юмнууд мэдрэгдээд эхэлж байсан учраас сургалтуудын бүгдийг нь авчаад үүний дараагаар өөрөө би даагаад одоо би энийг яг боддоор ингээм амьдрал дээр ажил дээр хэрэглэх үүднээс би өөрөө төслийн менежер одоо мэрэгсэн одоо олон улсын зэрэгтэй энэ төслийн менежер болёо гэж зориод сертификатыг авахар би дааж бэлдсэн. За тэгээ би дааж бэлдэхдээ бол дөрөвний хэлсэн файлууд мэдээллүүдтэй тэгээ энэ маань бас тусдаа төлбөртэй PMI-ийн гишүүдэд бол 60 мянга луу 80 мянга болж хамдарч исэн. Тэгээд 2-7 хоногт
ингээд явж исэн. Тэгээ аз болж бас байгууллага маань энэ дээр бас нэмэр тусалж байна. Одоо энэ төлбөрүүдийг төлсөн байгаа. За тэгэхээр тийм байна. За яг одоо 1 сард энэ шалгалтандаа бэлдсэний дараагаар бол юу исэн бэ гэхээр хамгийн надад бас тусалсан юм нь манай юм болохоор энэ Reddit дээр энэ PMP гэсэн sub community байдаг. Тэгэхээр энэ PMP алид ингээ авсан хүмүүс одоо энэ 4 цагийн өмнө би ингээд AT буюу above target гэдэг нөгөө төлөвлөснөөс дээгүүр тий зорилт түвшнээс дээгүүр ингээд дүн авслаа гэсэн ингээ өөрийнхөө туршлагыг ингээ хүн хуваалцсан байна. За энэ дээр нь яг ямар хуу ингээд юм байсан би одоо юу гэж бодоод ингэсэн миний туршлага юм байсан би энэ дээр ингэж бодсон чи ингэчлээ. За гэх мэтлээ ингээ хүмүүс өөртөө туршлагыг ингээ өдөр болгон ингээ оруулаад явдаг. Хэрвээ та энэ мэдээлэл нэг overwhelmed болол хитрхийн ингээд мэдээлэл болгочихгүй бол энэ дээр нэг юм өдөрт юу гэдэг нэг 10-15 минут ягаад ихний 2-3 мэдээллийг ингээ хараад явчихад маш хэрэгтэй ресурсуудыг гаргаж өгдөг. Жишээ болгоод харуулхад за энэ William Liu гэдэг энэ залуу жишээ нь би ингээд PMP-гээ эхнийхаараа өглөө би бол нэг ингэж харлаа гэдэг Америк баруун ингээд залуучууд ингээд бүх мэдээллүүдээ ингээд өөртөө зэгцтэйгээр түрүүний миний нөгөө харуулсан шиг энэ нөгөө хичээлүүдийг ингээд одоо би жишээ нь нөгөө PMI Монголиогоос явуулдаг сургалтуудад суухдаа ингээд Тэмүүл гэж багш ингээд орсон байна, ийм хүн юм байна. Төслийг ямар аргуудаар хэрэгжүүлэх дээр ингээд тэмдэглэлүүдийг ингээд өөртөө хийж исэн. Энийг ингээд англи хэл дээр хийж исэн юм ч юм уу. Эсвэл одоо энтрийг ингээд илүү олон цагаар ингээд хийсэн хүмүүс нь тэмдэглэлүүдээ нэг олгонд нь ингээд хийгээд тэгээ эднэрийг ингээд бусдад ингээд хуваалцсан байна гэсэн үг. Тэгэхээр миний хувьд бол одоо энэ нөгөө сургалтууд сууж байхдаа за ингэж өгөх юм байна. Lesson 11 дээр болвол за инглээ тестүүд нь бол ийм юм байна. Би бол ингэж өглөө тестүүд нь инглээ. Бонус хичээл дээр бол нэг ийм сэдвүүд яригдлаа. Би энийг ингэж ойлголоо. Тэгээд өөртөө тэмдэглэл хийгээ яваад исэн. За ингээд зарим тохиолдолд скриншот хийгээд ингээ өөртөө хийгээ явж исэн гэсэн. За тэгээд одоо Pinbox 7 дээр юм байсан ялгааны юм байна гэх мэтлэн энэ одоо Монголдо ажиллаж байгаа бидний яг хөрсөн дээр те Монголд энэ төслийн менежментийг хэрэгжүүлээ явж байгаа хүмүүсийн одоо арга туршлага тэдний мэдээллүүдээс нь ингээд энэ дээр хэрэгжүүлээ явсан. Энэ маань бол илүү нөгөө бизнесийн орчимны одоо ажиллаж исэн ажлын байран дээр илүү нэмэр тустай байсан. Тэгээд давхар бол мэдээж одоо Pinbox авах хэрэгтэй юу? За үнэхээр энэ маань цаанаа ингээд аюух одоо олон мэдлэгт одоо бодиттой гарт баригдах үз үнэхээр ингээ өөрчлөлт хийж болох үс юм мэдлэг өгдөм байна гэдэг ийм итгэлийг багаар өгч ийсэн. За тэгээ энэ хичээлүүдээ ингээ нэг болгонд дуусгаад за үүний дараагаар бол энэ Pinbox 7-гийнхаа товчлолыг те ингээд ийм юм байна гэдэг юм ойлголтуудыг нь хийгээ. За аппликейшнаа би бүглэхдээ за юу байх вэ гэж бүгдөөнд нь тэмдэглээд ингээд тэмдэглэлүүдээ за домен арай энэ дээр нэг иймэрхүү юм бичих юм байна гэж ярьсан. За mock test буюу түрүүний асуултуудыг нөгөө түрүүний дээр Дэвидийн асуултуудыг би одоо энэ дээр жишээ ингээд зөв хариулснуудыгаа ноогооруулаад буруу хариулсныгаа улаасгаад гэх мэтлэн ингээд явж байгаа. Энэ болгон маань бас ингээд тодорхой хэмжээнд та бүхэн харж байгаа ингээд аягүй цаг шаарддаг. Тэгэхээр хэрэв өөрийгөө хуурахгүй яг энэ ингээд сертификатыг өөртөө хэрэгтэй энэ маань надад ингээд өөрчлөлт авчирнаа гэж зорих юм бол тань одоо энэ болгоноос ингээд аягүй сураад явах боломжтой болно. Тэгээд энэ дээр ингээ өөрийнхөө алдаа дутагдлыг аяа мэдээд би за ингээ төсөл дээр ингээ ингэж хийдэм биш шүү гэдэг юм ингээд ойлгуулдаг. За тэгээд мок дээрээ за энэ 200 Дэвидийн 100 те Udemy-г одоо энэ нөгөө Udemy-гийн энэ хичээл маань өөрөө бас төгсгөлдөө одоо энэ хэсгүүд маань бас ингээд тейлеринг гэж ингэчээд төгсгөлдөө бас тест байдаг. Тэнгүүд тэр тестүүд дээр би анх бол 61%-тай 21 оны 23 оны 9 сард энийг ингээд хичээлээ ингээ өгчөөд өгч исэн байна. Сүүл дахиж өгөө. За энэ дээр нь би яг юуган дээр нь алдчихв гэдэг юмнуудаа ингээ нэг үрчлэн алдаануудаа зургийг аваад скриншот хийгээд дараа нь ингээ ревю хийгээд харж исэн. За тэгээ mock тест. За мини экзамууд дээр бас алдснуудаа ингээд улаасгаад ингээд явж исэн. За энэ дээр бол нөгөө essay question, study hall-ын асуултуудыг бас ингээ ойлгох ингээд харж исэн байна. За full exam дээр болохоор бас ингээд одоо full exam за тэгээ full exam дээр бол яг ингээд нэг болгон дээр нь асуулт нэг болгон дээр ажилласан. Тэгэхдээ энэ дээр одоо жишээ нь төдийлөнхтэй алдаатай алдсан асуултууд дээр эсвэл нөгөө зөв хариулсан ч гэсэн яг хариултыг нь мэдээд хийсэн биш. Магадгүй азар хийсэн юмнуудаа ингээд оруулсан.
Одоо жишээ нь энэ асуултан дээр бол би ингээд аюул хэлбэр асуулт зөв хариулсан ч гэсэн 3 минут 8 секунд буюу ингээд яг нэг энэ асуултаа уншичаад бодцоод тэгээ буцаж энэ асуултан дээр ирсэн тэмдэглэгээ хийчихэд ирсэн байна гэсэн үг. Тэгэхээр одоо нэг асуултан дээр бид нар чинь нөгөө 4 цаг гэдэг чинь 230-40 минут. Тэгээ 180 асуулт гэхээр нэг ойролцоогоо нэг асуултан дээр 1 минут 17 секундэд ингээд хариулах хэрэгтэй. 3 минут хариулж ийн гэдэг нь бол одоо 3 дахин их цаг зарж ийн буюу одоо байж болохгүй үзүүл. Тэгэхээр тэр үднээс за ийм асуултыг одоо ингэж дахиж эндээ цаг арахгүй шүү гэдэг алдахгүй шүү гэж харсан байна. За хоёр дахь дээр ингээд нэг болгон дээр ингээд өөрийнхөө тэмдэглэлийг одоо бодоод оруулсан байна гэсэн үг. За moderate хийнэ. Энэ moderate одоо хүндрлийн зэрэг нь бол гайгүй хийрнэ. Би ингээд айгүйх ботсон байна гэсэн үг. Тэгэхээр одоо аль болох нөгөө ийм хөнгөн асуултууд дээр цаг алдахгүй байх хэвээр. За тэгээд энэ дээр ингээд энэ асуултуудад ажиллаад авах тусам манууд нь таны цагчин баг хэвээр юм билээ. Би бол тухайн үедээ бол ингээд нэг дандаа минут 20-оос дээш ингээд ажиллаж исэн. Гайгүй асуултан дээр одоо ингээд 50 секунд зарсан ч гэсэн одоо ингээд сайн ажиллаад тестүүд дээр ажиллаад авсан нь бол нэг шалгалтын дээр илүү бага цаг одоо зарим асуултан дээр 26 секунд гэж байна. Гэтэ энэ дээр бол 26 секунд гэж зарсан ирнэ. Алдаатай хариулсан байна гэдэг нь болохоор миний одоо бодож исэн бодол нь өөрөө буруу байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол маш аюултай. Бага цаг зараад ингээд энийг ингэж боддог гэдэг юмгууд энэ дээр айгу буруу гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү асуултууд дээр айгу сайн анхаарах хэрэгтэй. Тэгээ энэ ер нь бол moderate-ийн одоо easy хэл гэж бодох хэрэгтэй. Easy ирнэ ингээд мэдхгүй сайн хож ойлгохгүй юм байж ингээд хэмжил ингээд иймэрхүү байдлаар ингээд ажиллаад явсан. За full second дээр болохоор бас ингээд тэрийг ингээд ревю хийгээд дараа нь ингээд ревю хийгээ гүйлгээд харцгаад хэрэгтэй гэдэг. Тэгээ өөртөө аль болох тэмдэглэл хийгээд ер нь одоо энэ болгоно ингээд бүгдийг дахиж унших бол нэгэн цаг. Тэгэхээр тэрийг эндээс нь ингээд ревю хийгээд өөртөө амар нэгэн байдлаар ингээд явах хэрэгтэй. За сүүлийн сар бол би нэлээд шахуу ажилласан. Зэрэг Ritага бүтэн уншиж дуусгах, топикууд авах болох, тестүүд ажиллаж дуусгах. Тэгээ agile ном дуусгах, flash card-ууд дуусгах, David hybrid дуусгах, David хариултуудаа нэг эргэж харах, mentality давтах, Pembroke 7 гэх мэтлэн ингэж явсан. За энэ дээр миний одоо цагийн хуваар байсан маань өдөрт энэс одоо нэм бас илүү ажилласан. Ер нь бол яг сүүлийн сар бол нэлээд шахуудсан. Дөрөв нөгөө хэлсэн шалгалтынхаа өдрийг тоолцохоор бас ингээ хүн сэтгэл зүйн хувьд бол ингээд аажмаар темпээ нэмэгдүүлээ явчихдаг. Тэгээ энэ дээр бол өглөө хүүхдэд цэцэрлэгт нь оруулж өчөөл 9-12 хүртэл бол 3 цаг тест ажиллаж ирсэн. За сүүлд бол энийг 13 цаг болгож өөрчилсөн. Яагаад тэгэхээр нөгөө тестүүд маань 4 цаг үргэлжлэдэг. Тэгэхээр 4 цаг тасралтгүй суужсэн гэсэн. 4 цаг бас ингээд суугаад сурчих юм бол нөгөө бие чинь дасал болчих чинь гэсэн. Тэгэхгүй шалгалтын өдрөө ганцхан 4 цаг суух юм бол нөгөө шалгалтаа хийх нь гэхээсээ илүү тэр цагаа зарцуулах нь 4 цаг суух нь өөрөө ингээд биедчээ аяга дарамт болоод явчих болно гэж үзсэн. За тэг өөрөө хоолоо игээд хоолоо идээд релакс хийж байгаа. Тэг жоохон ингээд өдөр нойр авч исэн маань. Гэтэ энэ дэр бол бас амьд хол дийлэнхтэр авч чадаагүй юм байгаа. Тэгээ дасгалуудаа дараагаар нь дасгалуудаа ажиллах. Тэгээд цалхидаар тэгээ орой л тэгээд ном унших гэдэг оройн дахиад ном уншиж исэн юм байна. За иймэрхүү байдлаар ажиллаж исэн. За тэгээд ер нь бол яг цагийн хуваарийн хувьд бол ингээд аажмаар нэмэгдүүлээд явах хэрэгтэй санагцсан. За миний хувьд бол нөө түрүү хэлсэн одоос яг жилийн өмнөөс энэ төлөвлөгөөг ажиллаж исэн. Анх бол өдөрт нэг эхний нэг сармаар болвол те PMI Монголиагийн зүгээс явуулдаг сургалтууд дээр 2-7 хоногт нэг удаа ингээд өгөөд тестэн суугаад тэгээд ажлын өдрүүдээр бол нөгөө өдөрт нэг цаг 2 цаг бол ажлынхаа хажуугаар яг өөрийнхөө ажил мэргэжил дээр хэрэгтэй ойлголтуудыг нь түүгээд процессыг сайжруулах дээр би яг тэр төсөл дээр ажиллаж явжсны үед хийгээ явжсэн. За аажмаар бол ажлын дараагаар оройн жоохон суудаг болоод тэгээ ингээ хийгээ явж байгаа бас сүүлд нь бол нэг юм бас нэг хатан сонголт хийгээд энэ оны 1 сараас бол яг бүтэн энэ дээр ингээ төвлөрөөд зөвхөн шалгалтандаа бэлдээ суусан байгаа. За тэгээд тэгтээ бол өглөө 7-оос орой 8 хүртэл түлхүү. За тэгээд зарим тохиолдолд бол хэрвээ одоо өнөх оройн одоо ямар нэгэн байдлаар оройтой ч юм уу гадуур ажилтай байгаад яагааг бол чадаг бол өглөө 9-өөс орой 8 хүртэл ч гэдэг юм нэг ийм байдлаар өдөрт нэг 18 цаг өдөрт 11 12 цаг суугаад 13 цаг суугаад явжсэн. Тэгээ энэ дээр бол бас нэг тусалж исэн юм нь бол энэ Pomodoro timer
мэдээж одоо 13 цаг суuna гэхээр хүмүүс ингээл ямар амар хэцүү гэж бодож байгаа. Гэтэ миний хувьд болохоор нөгөө Pomodoro timer ингээд тавиад 25 минут ингэж ажиллачаа жоохон пауз аваад тэгээ 5 минут пауз аваад одоо энэ дээрээ 5 минут ингэж пауз аваад тэгээ дахиад ингээд автоматар эхлээд явцдаг. Иймэрхүү байдлаар ингээд хичээл ажлуудаа хийгээд явж исэн. За body program дээр бол бид нэр ингээд хийдүүлж исэн ажлууд нь байна. За game center дээр энэ дээр хийсэн тоглоомуудын нэмдэг л байна. За сүүлд нь энийг чек хийх гэж исэн. Да тэгээ оюун гэрлэгч маань PMP болоод энэ дээрс бас би шалгалтын дараагаар нь утсаар холбогдож бас мэдээл видео коллеж мэдээл авч ирсэн. Ер нь бол энэ дээр анхаараарай, юм бид юм байл шүү гэд. Бас тэгэхээр нөгөө бидний ярьж байгаа энэ fellow PMP-нүүдээсээ зөвлөгөө авах, тэгээ энэ шалгалтыг ингээ өгсөн усуудаасаа зөвлөгөө авах гэх мэтлээ иймэрхүү байдлаар ингээд одоо хийх нь бол айгүй үр дүнтэй байсан. Тэгэхээр иймэрхүү байдлаар бас та бүхэн ажиллахыг зориорой. За тэгээд за энэ дээр бас нэг хуваалцах юм. Тэгээд яг энэ бол яг бүхэнд бол хамаарахгүй магадгүй. Гэхдээ бас нэг нийттэй юм нь бол нөгөө одоо бидний мэдхгүй нэршил аягүйх гарч ирдэг. Хэдий одоо чи өөрийгөө бид нар ингээд англи дээр өөрсдөө аягуул хангалттай сайн төвшөнд байгаа гэж боддог ч гэсэн нэршлийн зарим нэг ойлголтууд нь яг үгийг нь сайн ойлгохгүй болвол яг ингээд term тэр чигт нь ингээд одоо үйлбэр бүрэн ойлгохгүйгүй байсан. Тийм учраас миний хувьд бол ингээд өдөр тутамдаа ингээд асуултаар ревю хийж байгаа л мэдхгүй юм гарах юм бол үгээ шууд ингээд төлөвчнээс хараад тэгээд тэрийгээ зарим тохиолдолд кейс дээр яаж ямар үйлбэр дээр яаж орохын гэмчлэн Google-ээс хайгаад ингээд явжсэн. Тэгэхээр төлөвчтэй өмнө ажиллаж байгаагаараа маш сайн ажилласан. Тэгэхээр тэрийг сайн хараарай. Тэгээд за сүүлийн ганц хоёр юм болвол юу юм байна. За энэ дээр нөгөө хүмүүс болохоор бас бид түрүү ярьжсэн зөвхөн одоо миний ресурс гэхээсээ илүү одоо энэ бичлэгийг хийж үзсэн байсан бай. Энэ дээр одоо шалгалтанд бэлдэж байгаа олон хүмүүс байдаг. Тэр хүмүүс болгон маань өөрсдийн гэсэн арга барилыг та бүхэн санал болгоно. Тэгэхээр та цаг хугацаатай байгаа бол одоо тэр мэдээллүүдээ нэг хүчин ингээ ревю хийгээд ингээ хараад явж болно. Энэ дээр бол жишээ нь иймэрхүү байдлаар ингээ ажилласан гэх мэтлээ ингээд явж болно. Шалгалт өгч байгаа бол илүүдтэй юмар бол фокус алдахгүй байх хэрэгтэй. Төлөвлөгөөгөө маш сайн гаргаад явах хэрэгтэй. Би одоо нөгөө бас нэг бахарх юм одоо PMP exam prep body program дээр нь бол ground rule бид нэг ингээд тохироод за энэ маань бол 7 сарын 3 хүртэл үргэлжлэнэ. Ийм байдлаар ингэж явна. Program principle-үүдээ тодорхойлоо. Main goal-ийн хувьд бол ийм байна. Popular sources гэдэг ингээд гаргаад өчтдөг. Тэгэхээр та угаасаа энэ нөгөө PMI-ийн гишүүн болоод PM Mongolia-гийн chapter-ийн гишүүн болоод ингээд явахаар энэ resource-ууд нь бүгд ингээд танд авчина. Тэгэхээр эхний ээлж нь бол яг энэ маань бол өөрөө одоо юу гэдгийг та бид нарыг бас шалгалт одоо өвөө хөлтөл бол хангалттай busy байлгана. Экстра хэрвээ хийя гэх юм бол тэрийг ингээд Reddit-ээс өөрийнхөө одоо gap-уудыг нөхөд яваад иж болно. Тэгэхээр энэ дээр жишээ нь одоо би одоо яг онцлоод эндээс одоо хэлэхэд бол жишээ нь Rita-гийн ном байна. Энэ дээр Rita Mulchani гэдэг бүсгүй байдаг. Тэр хүн маань одоо энэ exam одоо PMP номыг яг бодит амьдрал дээр одоо бодит кейс дээр яаж ингээ уялдаа холбоотой илүү ойлгомжтой байх вэ гэдэг дээр нь олон жил ажиллаад тэрийг ингээ сайжруулад одоо шалгалтанд бэлдэж байгаа хүмүүс менталити тэр юмыг хэрхэн ямар өнцгөөс харах вэ гэдэг дээр юм ном хэвлэж гаргадаг. За энэ ном нь өөрөө бас маш одоо олон талын ач холбогдолтой. Энэ номыг авах юм бол одоо та бид нарт нэмээд одоо ямар бенефит өгдөг вэ гэхээр за би бас энд нэг юм харуулъя. Энэ номын дээр бүх юм хэсгүүдийн ингээд оруулсан байдаг учраас энэ дээр нь одоо давхар section 1 болгон дээр нь ингээд нөгөө асуулт хариултын болонтой. Гэтэ нүн би түрүүний хэлжсэн Rita-гийн асуултууд бол дийлийнх нь expert талын question. Одоо энэ дээр 12 асуултнаас би ингээд 9 зөв хариулаад 75 оноо авсан баг. Энэ дээр 12 асуултанд дээр 4 зөв хариулаад 33 авсан. Тэгэхээр энэ бол нөгөө шалгалт өгсөн үед бол маш хүндрэлтэй. Гэтэ шалгалтаас нэлээд өмнө бол энэ асуудыг хараад за би ч одоо хөрсөн дээрээ буулгахад бол үнэхээр ингээд айгу одоо бодиттой байдаг. Тэгэхээр энэ Rita-гийн номыг бас ер нь бол одоо must гэд хэлчихэд бол буруутахгүй. Энэ бол одоо зайлшгүй ойлголтыг өгдөг шүү гэж хэлье. Тэгээд
түрүүний энэ ground rules-үүдийг та бүхэн ингээ сайн ойлгоод ингээ хараарай. Тэгээ энэ step-үүд нь байгаа энэ application гэх мэтлээ энэ болгонд ер нь одоо нэг PMI Mongolia chapter-аас ингээ туслах зөвлөх материалууд зүүн хангалттай байгаа учраас би бол одоо энэ хэсгүүд рүү дэлгэрэнгүй ороод явах уу. Гэхдээ энэ дээр бол одоо хийв зорио гэх юм бол танд одоо маш их зүйлүүд бол гарч ирнэ. Тэгэхээр эдрийгээ сайн ингээд ажиллаарай гэж хүсэх байна. Тэгээд эцэст нь одоо яг хэлэхэд бол яг энэ шалгалт маань бол таныг бол өөрөө чинь ингээд айгу сорьсон байх болно. Тэгээд та энийг ингээд өөрийгөө дайчлаад ард нь гарах юм бол эндээс бас маш их хэмжээний одоо мэдлэгийг сэтгэл ханамжийг авна гэдэгт бол эргэлзэхгүй байна. Тэгээд мэдээж таны зорилго чинь яг нийцэх ёстой. Үнэн ингээд одоо hard working гэдэг бол энэ одоо энэ аливаа юмны талаар ингээд айгу сайн зүтгэлтэй ажилтдаг хүн бол тухайн зорилготойгоо нийцсэн зорилгоо ойлгосон тийм л хүн одоо айгу сайн ажилтдаг. Тэгэхээр яг энэ PMP бол таны хувьд ингээд ажил мэргэжил хоёр хүний сонирхлын хувьд айгу ач холбогдолтой чухал зүйл бол та энд бол хүссэн өдрийн одоо 10 цаг би мэдээж одоо ер нь бол 2-4 цаг хийхэд бол тохиромжтой гэж үздэг. 2-4 цагаар урт хугацаанд темптэйгээр явах юм уу? Миний хувьд бол би яг нэг олон улсын төсөл дээр тэр болгон ажиллаж байгаагүй туршлага нэмгэн байсан учраас нэлээд одоо газар нэмж одоо сурах юмнууд их байсан. Тэгэхээр бол би нэлээд өөрийгөө пуш хийсэн. Тэгэхээр нөгөө хэлэх гэж байгаа гол санаа нь бол яг та одоо юу гэдэг энийг өөртөө айгу чухал зүйлээ гэж гэдгийг ингээ ойлгуулад итгүүлээд хийж чадах юм бол энэний ард гарч чадна гэдэгт би бол бүр итгэлтэй байна. Тэгээд дахиад хэлэхэд төслийн менежмент одоо менежер PMP зэрэгтэй PMP ахваар ингээ ажиллаж байгаа залуучууд энэ community-д орж ирэхээр яг тантай ажиллахан ингээд өсөж дивжий, сайжрий, өөрийгөө дайчлаа, хамт нэг юм мундаг хүмүүстэй баг болж ажиллая гэсэн айгүй мундаг залуучуудтай нэг хэсэг байдаг шүү. Тэгэхээр тэр одоо өөрийнхөө хүрээллийг, өөрийнхөө зорж ажиллах гэж байгаа тэр одоо бүлэгтээ ингээ нэгтгэх дээр одоо өөрийгөө дайчлаарай гэж уриалах байна. Тэгээд танд амжилт хүсье. Баярлалаа.